жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр бас нэлээд одоо томоохон алхмуудыг хийгээд ингээд ажиллаж байгаамаа. За өнөөдөр Ховд аймагт хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлын талаарх Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо санаачилсан хүнсний хувьсгал аян маань одоо амжилтаа эхлэж байна. Тэгэхээр хүнсний аюулгүй байдлын тухай асуудал бол, хангамжийн тухай асуудал бол үнэхээр одоо Монгол улсад тэр тусмаа энэ аслагдсан бүс нутагт Ховд аймагт үнэхээр одоо тулгымдсан асуудлуудын нэг болоод байгаа юм. За өнөөдрийн байдлаар манай Ховд аймаг бол мах хүнсний ногоо хоёрын хэрэгцээг аймагт одоо бүрэн хангаж байна. За сүүний хэрэгцээнийхээ нэг 80 орчим хувийг хангаж байна. За бусад бүх одоо төрлийн одоо хүнсний бүтээгдэхүүнийг бол дотоодын болон гадаадын одоо зах зээлээс одоо хангаж байгаамаа. Тийм учраас Ховд аймаг бол үйлдвэрлэгч Ховд гэдэг томоохон одоо зорилго тавиад за энэ хүрээндээ ялангуяа хүнс үйлдвэрлэгчдэд дэмжих, хүнсний одоо ногоо тариалах, хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр бас нэлээд одоо томоохон алхмуудыг хийгээд ингээд ажиллаж байгаамаа.